Жөөр яг юу хэлдэг юм бэ? Утааны одоо яг томьёол нь юу юм бэ гэдэг бас нэг сонсч ярьж байна. Үүний дараа төгсгөлийн асуулт байдаг. За утаа гэдэг бол одоо би түрүү хэлсэн. За шатлалтын процесс донд ялгарч байгаа нэгдлүүдийн одоо цогцол юм л да. Тэр нь бол хувийн жингийн ялгаагаар дэшигэн атмосферт хаягдж байгаа шүү дээ. За энэ дотор бол усны уур орж байгаа. За тэр шатамхай шатаж амжаагүй шатамхай H гэдэг нэгдлүүд метан гэ. За азотын эслүүд орж байгаа. Азот бол хоёр хэлбэрээр байдаг. Нэг нь болохоор бол шатааж байгаа нүүрсэн дотор атомын хэлбэрээр байдаг. Бас энэ бидний амьсгалж байгаа агаар дотор молекулын хэлбэрээр байдаг. За энэ эсэлтэн ангижир гурвлын явц гэдэг бол өөрөө хүчил төрөгчтэй нэгдэх процесс шүү дээ. Тэгэхээр энэ хоёр азот, атомын азот, молекулын азот хоёр шатлалтын ямар хэлбэрээр шатааж ийн гэдгээс хамаарат нэгдээд олон атомт хийнүүд болдог. Энэ хийнүүд бол маш холтой нэгдлүүд байдаг. За тэгээд мэдээж хэрэг нөөцлөгчийн давхар эслээ бидний сайн мэддэг CO2. За энэ тэр олон атом ихэвчлэн 3 атом тиймүүд байгаа юм л да. NOx гэж яриад байгаа. За энэний одоо үүсэх шалтгаан яг ингээд шатлалтын процессыг одоо судалдаг хүний хувьд хэлгээд одоо шатлалтын нам температурт шатаахаар бол агаар дахь молекулын азот задралгүйгээр зөвхөн нүүрсэн дэх атомын азот нь уралдардаг. Ингээд цаагаараа бол нийт одоо ортой азотын эслийн хэмжээ бага гардаг. Одоо ингээд муу хэлүүлээд байгаа хөөрхийн зуухнууд дээрээс шатлалтай температур нам температурт явагддаг. Хортой байдсан хэмжээ энэ агаарын чанарын халмалбар бага гараад байгаа гэдэг чинь өөр үний юм байна. Онлын хувьд би бол одоо тэнд ажилтдаг байж байна. Ер нь бол тийм. Тэгээд дэрийг бол нийгэм бол одоо эсрэг үзээд байдаг. Энэ утаа нь байхгүй. Утаа бол ил харагдаж байгаа хэсэг нь утаа байгаа. Ил харагдахгүй энэ бодис зөндөө байна шүү дээ. Ерөнхийдөө бол дутуу шатлалтын бүтээгдэхүүн. Хэлбэр талаас нь ярих юм бол. Шатлалт нь хэрэгцээтэй байгаа. Тэр эсэлтэн ангижир гурвалд хэрэгцээтэй байгаа онлын агаар тийм үү? Хангалттай байгаад нөхцөлд тэгээд дээр нь температур хангалттай өндөр температур байгаа нөхцөлд шатлалт тэр урвал бүрэн явагдах. Тэр бүрэн явагдаж байгаа тохиолдолд бол тэр бодисуудын ялгарх хэмжээ багасаа явчихдаг. Тэр шатлалтын процесс дутуу шатлалт явагдаад ирэхээр утааны хэмжээ нэмэгддэг. Тэгэхээр энэ дотор олон юм байгаа. Хамгийн эхлээд нойтон нүүрсийгээд 100 хаан уугуулж явах үед бол нөгөө усны уурч эхлээд ялгарч байгаа шүү. Цагаан ман татал явчихдаг. Маш их удаа гарч байгаа юм шиг. Тэрэн дотор бол тал хувь нь бол одоо усны уур ялгарч. Тэгээд гихч шинэ нарийн одоо онлын юмуд байна. Тэр утаа бол өөрөө тийм одоо маш олон юмны цогц юм аа. Тэгээд эсэлтэн ангижир гурвлын одоо яг товчхол дутуу шатлалтын бүтээгдэхүүн л гэж. Яг үүнтэй адилхан бас утаг буруулахад ганц төр засгийн үүрэг биш юм шиг байна тийм ээ. Манай иргэдийн өөрсдийн одоо ухамсарын өөрсдийнх нь одоо зүтгэл ихээхэн шаардлагатай байдгийн болов уу гэж би бас бодоод байгаа юм л да. Та бас яг одоо энэ салбарынхаа дэд сайдаар бас ажиллаж байсан юм уу? Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? Энэ дээр бүгд хариултаа өгөөд нэвтрүүлгээд дуусгая. За би яг ингээд цогцоор нь салбарын хэмжээнд, улс орны хэмжээнд бодлого тодорхойлох төвшөнд бол 2 жил ажилласан л да. Тэгээд салбарын дэд сайд хийж байх хугацаанд бол цахилгааны үн терапиг тэглэх зүгээр тэгэлдэггүй махад үгүй ядах нь Оросд зарж байгаа үнээр нь ард иргэдтэй зарыг гэдэг ийм асуудал яригдсан. За тэгээд тэрийг санал болгож тавиад ингээд явсан. За яг тэр шийдвэр гарах үед би хэдхэн хоногийн өмнө одоо дэд сайд бол нөгөө шийдвэрээр одоо гарсан. За яг гоо тэглэж гэсэн миний хийсэн ажил ард иргэдийн төлөө хийсэн ажил 20% нь л одоо үнийг авъя. Орос руугаасаа бид нар ингэдэг импортын гэрээ гэдэг нэг юм биш үү? За тийм. Тэрий чинь болохоор бол Оросууд ингээд шөнийн ачаалаа энэ манай дулааны станцууд чинь ачаалаа тохируулж чаддгүй байхгүй. Тийм учраас Орос руу хүссэн ч хүсээгүй ч бид нар гаргаж байгаа. Тэр үед Орос манад энерги хэрэггүй та нар зүгээр өгүүлв гэдэг. Тэгээд авах болохоор асрын дөрвнөр авдаг. Тэгээ энэ хоёрын донд бол одоо нэг 20% хувьд нь одоо үнийх нь те 20%-аар нэг баланс идэх байхгүй. Тэгэхээр тэртээ Оросуудад тэр өөрийнх нь одоо үннээс те юу н 20% нь л өгч байгаа юм чинь ард иргэдтэй 20% нь өгч гэсэн ийм явсан.
За энэ бол миний хийсэн ажил. Цаашид энийг бол энэ бүр тэглэе. Шөнийн бага ачааллынхын тарифыг яриад нь шүү дээ би. Өдөр бол мэдээж хэрэг зүгээр үндсэн тариф яриа. Шөнө тэртээ дэрг Орос руу үнэ хурсгаж байгаа юм аа ард иргэд дэрэг гэсэн. За энийг одоо тэг айгүй бол нөгөө популизм янз бүрээр тайлбарлах. Уулнууд санаачлаад хийцэн юм тэгээ юу гэж ойлгох асуудал л да. Тэгээд энийг бол цаашдаа ч энэний төлөө зүтгэн. Тэртээ дэргүү гадаад руу үнэ хурсгаж байгаа юмыг ард иргэдтэй тэгэж одоо өндөр үнээр зарах шаардлагагүй. Станц 100-аа зогсоож чадахгүй байна. Тэгээ Орос руу өгч юм. Тэрнийхээ мөнгийг олж чадахгүй урсгаж чинь. Тэгэхээр цахилгаан хэрэгслүүд айлуудад тавих хэрэгтэй болж таарч байгаа. Тэр нь нөгөө хоош нь хэрэггүй урсгадаг энерги чинь ашиглаад нүүрс төлдөг одоо утаагаа багасгах энэ арга хэмжээнд дээр ийм инерциал системүүд гараад ирсэн билээ. Өөрөөр хэлбэл шөнийн бага ачааллын үед дулааныхаа энергийг хөрөмтлүүлээд тэгээд өдрийн ачааллын үед одоо тэрийг тог хэрэглэхгүйгээр дулаанаа явах юм шийдвэрүүд гарсан. За тэгээд хоёр дахь юм бол хэлсэн өнөөдрийн нийлцүүлэгт орж байгаа. Энэ утаагүй төлшийг нэлээд өргөн цар үрээтэй явуулаад нэгэнт тараачсан байж байгаа зоохнуудаа шатаах хэрэгтэй. Энэ хоёр арга хэмжээг авчихсан байхад мэдээж хэрэг бусад чиглэлээр утаанд бол одоо шууд биш ч гэсэн нөлөөлж байгаа юм бол орон сууцчлуулах хөтөлбөр байгаа тийм ээ. Дулаалуулах гонх гэдэг юмнууд байгаа. Тэгэл одоо нэг чухал юмыг орхичод байгаа. Тэрний үгээр нөгөө ард иргэдийнхаа боловсролыг дэвшлүүлэх ажил дээр. Тэгээ одоо энэ төрийн бас байгууллагууд, мэргэжлийн холбоотууд ажиллаад сургалт явуулаад тэр зуухыг хоёр горимтай байхгүй юу? Ердийн нөгөө галдаг зуух шиг доороос шаталтай явдаг горимтай. Дээрээс нь шатдаг горимтай. Тэрний сургалт нь чухал. Алтан хоёрын ерөнхий сайд байхдаа нөгөө дээрээс нь ингээд зааж өгөөд уулнаа. Бол амьдал зүтгэжсэн. Тэгээд одоо ер нь бол яг ингээд заагаад сурчлаад өгөх юм бол зөв гормоор нь ажиллах юм бол чинь эхний үедээ жоохон шатал сүүлийн үедээ утаа гарах ёсгүй юм.